улмаар найрлж ингээд шинжин найрлсан байгаа. Ингэж найрлсан улмаас ингээд согтуурч ангийн утгын өдөр сумд хурлах ангийн утгын гэрийнх нь үйлчлэгч инфтер гэж хүүхэн өдөр сум яриад хүүхэн. Энэ хүүхнийг улмаар архиар шахаж согтоосон улмаас бүгдээрээ энэ хүүхнийг хүчинтсэн байдаг. Уучлаарай, энэ зүйлийг үнэхээр ярихаас өөр аргагүй хүрлээ. Гэтэ ингээд энэ зэнхэрлэлбэрийн өмнө ингээд сууж байгаадаа би үнэхээр ямар гэм хийсэндээ би ингээд сууж байгаа юм бол гэдэгт би өөрийгөө их гайхаж байна. Тэр хүн яагаад намайг ингэж хүтгсэнд ч би гайхаж байна. Тэр өдөр намтай хоёрын найз нартайгаа ирсэн үнэн би сайхан хоол хийж өгчөөл тэгээл тийм ууж идсэн ч юм байгаагүй. Тэрэд сайхан хоол хийж өгсөнд баярлалаа гэд надад ширээн дээрээ хальт суулгасан. Тэр хоорондох зургийг авсан байлээ. Гэтэ тэр хоорондох ямар ч асуудал байгаагүй. Манай гэр хажууд нь байдаг. Тэгээд сонгуул болж байгаа нь бол үнэн. Яагаад энэ сонгуулийн холбогдлолтой талаар миний нэр хүндэд ингэж хандж байгаа юм бол би энэ үнэхээр хомдолтой байна. Би чинь залуу хүн утаг ус аав ээж нараасаа бас санаа зовж юм. Намайг ойлгох ч юм байна, ойлгохгүй ч юм байна. Энэ асуудалд ингэж орооцолцож аваад зарим хүмүүс энэ асуудлыг ойлгохгүй мөнгөний төлөө би энэ асуудлыг хийж гин гэж тэр ахыг би бодож байна. Гэтэ би намтай хайг хүндэлдэг байхгүй юу? Би тэр хүнтэй тийм асуудал орооцолно надад сэтгэл үнэхээр багтахгүй байна. Гэтэ Бацураг ах манай ажил дээгүүр зөндөөл ирж байсан. Энэ удаа яагаад намайг ингэж мухагаар гүтгэж байгаа юм бол гэдэгт би гайхаж байна. Тэр хүн өөрөө ч гэсэн ихтэй дүүтэй байх. Надад ч гэсэн би залуу хүн надад бас хэцүү байна. Ингэж гүтгүүлнэ гэдэг айгүй муухай байдаг юм байна. Би тэр газар 3 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн тийм асуудал болж байгаагүй. Хэрвээ болж байсан бол манай аав ээж ах дүү нар юу гэж тэнд ингээл ажиллаулаад байх вэ? Тэр өдөр найзуудтайгаа ирсэн. Гэхдээ найзууд нь ч гэсэндээ тийм юм хийхээр хүмүүс бүгдээрээ биш зүгээр л ингийн сайхан соёлтой хүмүүс байсан. Энэ явдлаас олж миний нэр төр бас тодорхой хэмжээгээр унж байгаа. Тэгээд холбогдох ёсны байгууллагт нь бас мэдэгдэн гэж бодож байгаа. Гэхдээ яг яаж хандхаа би бас санагдахгүй байна. Тэр хүн надаас уучлалт гуйх байхаа гэдэгт би итгэж байна.